За од мөндөр суугийн мэрэгэн үзэгч сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. Би хөтлөгч Мөнхбаатар байна. Өнөөдөр надтай хамт монголчуудыг дэлхийгээр аялуулагч Join Me-ийн миний захирал цамрлаг хүрэлцэн ирсэн байна. За өдрийн мэнд цомогч. Өдрийн мэнд. За өнөөдөр бид хоёр одоо од мөндөр суугийн 3 дугаар улирлын одоо бидний мэдэхгүй дэлхий нэвтрүүлгийн одоо шинэ 50 хөтөлбөрийг та бүхэнд танилцуулах гэж байна. Маш сонирхолтой нэвтрүүлэг байгаа. За энэ нэвтрүүлэгт бас хөтлөгчөөр болсондоо миний хувьд хөлийн баяртай байна. Энэ хамгийн гоё нэвтрүүлэг байхгүй. Яг гэвэл нөгөө тухайлсан ямар нэгэн хүрээлэлд нэх баригдахгүй ер нь юу ч гэж болдог дэлхийн юм чинь дэлхий шүү дээ тийм. За бөмбөрцөг ногоон дэлхийг бид нар чи ер нь төдийлэн сайн мэддэг юм билээ шүү дээ. Тэгээд энэ дэлхий дээр чи ямар олон гоё нууцуд нуугддаг вэ гэдгийг одоо хуж олборлож гаргаж ирэхээр манай Мөнхбаатар биднийг нэлсэн байна. За баярлаа. За эхний сэдв паплам яаж сонгогддог вэ гэж байна. За сая одоо энэ жил Фрэнсис католик шишний одоо тэргүүн одоо хамгийн том хүн хамгийн одоо нэр нөлөөдөг хүн болох Фрэнсис паплам маань нас бараад одоо бид нар 14 дугаар Лео гэдэг папламтай боллоо шүү дээ. За энэ папламыг яаж сонгод юм бэ? Тэр нэг утаагаараа л аль юу болж ийн гэж гадаг шаа мэддэг л гэснэг багцаатай байгаа шүү дээ. Бид нар тэгэхээр энэ яаж явагддаг юм бэ? Тэд кардиналын сонгуул дээр гэдэг нь яаж болдго юм бэ гэл тэнд Монголыг төлөөсөн кардинал гэж бас байт юм билээ шүү дээ. Тийм үү? Тий Жоржо Маренго гэдэг Монголыг төлөөсөн тийм кардинал тэндээс одоо папламын сонгуульд оролцсон юм байна. За дараагийн сэдв нь болохоор далайн дээрэмчд яагаад эмэг зүүдэг вэ? Нэр яагаад вэ те? Далайн дээрэмчд тэгэхээр нэг тийм нэг нэлээд бүдүүлэг нэг архиу зодолцоор агаад нэг шүдмөдгөө болцсон. Нэг хүнд гарууд л гэж төсөөлж байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө алтай эмэг юм шигтгэхтэй эмэгтэй явж идэг байхгүй. Тэгэхээр эдгээр яагаад тэгж эмэгтэй явж идэг юм болоо? Явж идэг байсан юм бэ гэдэг талаар хэдүүлээ ярилцсан. За энэ дээр бид бүгдээ хайртай жүжигч чинь хайртай ах нэг Морган Фриман бас яг эднэртэй адилхан шалтгаанаар эмэгтэй байдаг байхгүй. Одоо энэ шалтгаанаар нь тий адилхан шалтгаанаар тий гоёж гангарахтай биш тэр бас адилхан өөрөмс шалтгаантай тэрийг нь хэдүүлээ ярилцах юм. Ямар сонирхолтой юм бэ? Бүр үнэхээр сонсомор санагдаж шүү. Эмэгтэй далайн дээрэмч тэгэхээр тий. За дараагийн сэдв болохоор жүүдүүд яагаад ухаантай вэ? Еврейч байдаг гэж. За энэ дэр ч одоо ярих юм маш их байгаа. Одоо эднэр ер нь одоо эднэртэй төстэй адилхан гэж хэлэх байтугай бүр төстэй ч гэмээр тийм ухсаат нь ястан ерөөсөй байдаггүй байхгүй юу? Энэ дэлхий дээр. Тийм энэ дэлхий дээр байдаггүй. 1870 жилийн турш өөрийн гэсэн улсгүй явж хагаад тэгээ устж үгүй болохгүйгээр тэгж явж байгаа. Тэгээд өөрийнхөө улсыг байгуулад ингэж явсан. Энэ хүмүүс үнэхээр тийм ухаантай юм уу? За энэ бас нөгөө сөрөг талын асуудлууд нь ч гэсэн яригдана. Хэдэр нэг дэгстүүлсэн тоогоор нэг 800 удаа одоо тэр тухайн оршин амьдарч байсан улсаас хөөгдсөн гэдэг өгөхгүй юм жүүдүүдийг. Тэгэхээр яагаад тэгээд ухаантай болохоор над үзэгтэй нь яагаад тийм гэдэг талаар нь хоёулаа ярилцъя тий. Одоо эднийг ухаантай эсэх тал дээр бол бүр маргаадах юм байхгүй шүү дээ тий. Бүх статистик эднэр үнэхээр одоо ухаантай юм байна. IQ одоо бусад янз бүрийн бизнесийн ухаан юу ч байдаг. Одоо entrepreneurship гэж ярьдаг шүү дээ. Тэрүүгээр бол номер 1 хүмүүс байгаа шүү дээ. Дэлхийн эдийн засаг шинжилгээ ухаан дээр одоо энэ хүмүүсийн эзэлж байгаа байр суурьтай бол бүр ярих юм байхгүй. Статистик маш тодорхой ярьж байгаа. Тэгэхээр яагаад юм ухаантай гэдгийг нь одоо бид нарт ярьж өгнө шүү дээ манай Мөнхбаатар тий. 50 улсаа байгуулаад 50 жил болж байгаа мөртлөө одоо их хөрнүүдийн хэмжээнд геополитик нөлөөтэй явж шүү дээ. Өнөөдөр ч гэсэн бас ингээл бөөн хэрүүл шуугаан тариал байж ин да тий. За дараагийн сэдв болохоор энтгчүүд яагаад өхөр шүтдэг вэ гэж. Нэг тийм марзан яриад байдаг шүү дээ. Бид нар нөгөө өхөрт ингээд анжис углаад тэгээд газар хагалуулах гэхлээр нөгөө хий чинь хоч гэж туун шүү дээ. Энтгчүүд болохоор тэгдэггүй урд нь очиад ингээд сөхрөөд чи миний газрыг хаглаад өгөөч нөгөө өхөртэй гар хурж чаддгүй нэг тийм хөвгөлтэй яриа байдаг байхгүй. Тэгэхээр энэ яг үнэхэр үний юм уу? Тэгээд дээрэс нь яагаад өхөр гэж те. Энэ хонь мөн гахаа махаа гэж болоог юм те. Яагаад өхрийг шүтдэг вэ гэдэг онцлог талаас нь ярилцъя те. За дараагийнх нь Индонез улс яагаад олон исламын шашин хамгийн олон исламын шашинтан тавья гэж байгаа. Одоо ингээд газрын зургаас харахаар за одоо исламын шашины одоо голлох төвч нь арабын бид нар ойлгож байгаа шүү дээ. Тэгтэл тэрнээс чинь дахиад энтхэг гэдэг нэг том одоо улсыг алгасаа далайг алгасаа тэгээд бүр цаана байгаа. Индонез улс хамгийн олон исламын шашинтантай байдаг. Энэ их сонирм байхгүй. Яагаад бүр хаа хоолын ертөнцийн мухарт байдаг юм шиг тийм хоол газрын яхалаараа
хамгийн олон ийм шашинтай болчтой тийм. Бэж идэв тий. Тий. Одоо бодоход ер нь Араб, Сауди Арабид хамгийн олон байдаг байлгүй дээ гэж бодмоор байдаг. Тийм биш гэж байгаа байхгүй. Индонезид хамгийн олон исламын шашинтан байдаг. За энэ бас хөвөрмөц төх байгаа. Энэ талаар бас их сонирхолтой дугааруулна шүү. Тийм би үнэхээр гоё юм. Одоо ингээ эхний хідэн сэдв ярихад л бүр ингээ сонсомоор санагдаад догтлж шít ийм сонирхолтой гоё. Манай бидний мэдгүй дэлхийг бүр үнэхээр гоё сэдв шүү. Харин тий хэдүүлээ яг ярилцаад баталж яхад бүр өстой инээж хөөрөлдөд энэ өстой гоё болно гэж аюу тэгж ирсэн шүү дээ. За дараагийнх нь болохоор Японы хүн ном яагаад буураад байна вэ гэж. За энэ бас хүнсний том асуудал болж байгаа. Нөгөө нэг төрөлт буураад тэгээ хүн ном буураад тахлаар чинь нөгөө залуучуудын тоо зөөрдөг. Тэгээ нөгөө настайчууд өндөр настай хүмүүс нөх болчихлоо. Тэтгэврийн насных нь их болоод тэгвэл одоо хүн боловсон хүчний тоо бас ингээ хөрөлцгөө бойлоо. Тэгээд одоо тэтгэврийн насаа хойшлуулах энэ хүртэл асуудал яригдах тийм одоо асуудал бэрхшээл тулгардаг. Тэгэхээр энэ яагаад ийм юм болоод байна вэ гэд саяхны мэдээ байсан нөгөө нэг тэжим ламтдын тоон хүүхдийн тооноос авчлаа гэдэг Японд. Харин тий. Тийм. Тэгэхээр яагаад ийм юм тохиолдоод байна вэ? Ер нь улс орнд яагаад ийм юм тохиолддог юм бэ? Тэд нар ер нь гэрлэхээ болчиход байгаа мó? Хүүхдээ болохоо болчиход байгаа мó гэдэг асуудал. Тий. Ярил бас Японоор яг Японы голчилж ярих гэсэн ер нь бол энэ улс орны нөгөө хүн ам цөөрнө гэдэг нь ямар аюултай гэдэг их том агуулгалтай тий. Энэ чинь ганц эдийн засаг биш цаашлаад батлан хамгаалах тухайн орны тусгаар тогтнол энэ төр гэдэг бүх нарийн учир зангилаанууд яг энэ хүн амын тоо гэдэг дээр зарлж байдаг. Тэгээд энэ гашуун туршлага одоо Япон л төрүүлээд одоо амсаа явж гин араас нь солонгос эдэр залгаа явж байгаа. Та ер нь биднэрт ч гэсэн юм тун ойрхон байгаа асуудал шүү. Төрөлт ерөн цөөрчтэй. Цөөрөд байна тийм. Тэгэхээр сая чин 23 онд үлээ анх удаа өмнөхнөөс буурс үзэлтэй гарсан шүү дээ Монголын төр. Тийм бид нар угаас цөөхөлөө ичснаа цөөрнө гэдэг бол тэгээд ер нь бол маш аюултай байхгүй. Тэгэхээр энэ нэвтрүүлгийг сонсон хүмүүс яагаад одоо гэр бүл ядаж те одоо хоёр хүүхэдтэй байх хэрэгтэй гэдэг талаар энэ төр яриад яхахлаар их сонирхолтой байд юм лээ. За дараагийн сэдв нь болохоор Мексикийн картел хамгийн харгисан гэж. За өмнө элдв түүхтэр Дэгэвд хоёр болохоор хятадын мафийн талаар ярьсан. Чад гэдэг те. Тэр яагаад тэрс амар те. Тий, тэгээд одоо энэ Мексикийн болохоор ерөөсөө эдээс дутах юм байхгүй. Гвадалахара картел, Синалова картел гэдэг амар картелүүд байдаг. Тэгэл тэднэр чи одоо ямар амар хэрцгий харгис үйл ажиллагаа явуулдаг. Тэр нь одоо хоошоогоо Америкт яаж нөлөөлж исэн. Одоо нөгөө харт амхны юм уу гээл. Ямар сайн да одоо ч юу хэрэн бэрнэ гэд юу одоо шүү дээ. Одоо Мексикчүүдийг оруулахгүй гээл. Тэнгүүд нөгөө Мексикчүүд доогуур нь хонгил ухчнаа гэдэг ч юм уу. Тиймэрхүү асуудал. Яагаад ийм Мексикийн картел хамгийн аюултай, хамгийн харгис хүмүүс байдаг вэ гэдэг талаар нэвтрүүлэг хийх. Тийм манай Мукатрын тэр нэг анхны нэвтрүүлэг штэ тэр эдийн зираадыг ярьдаг. Тэрийг би яг бүр цаг гаргаж сонссон. Бүр үнэхээр бүр дотор ингээд муухай өргөмөр их тийм эвгүй мафийн бэлээ штэ. Тэднээс дутхгүй гэхэлэр эднэр бол үнэхээр бас бид нар ер нь мэдчих хэрэгтэй. Одоо хүүхдүүд маань гадаад дотоодод их сурцгааж яах гэхэлэр бас ер нь дэлхий дээр ийм хүмүүс бас байдаг, юуг нь мэдчих хэрэгтэй гэдэг энэ их чухал мэдлэг надад санагдчихсан ер нь тийм. Ялангуяа нэг Мексиктэй хил залгаа ч юм уу далайн усан замаар ойролцоо газар ингэ байж байгаа үед ер нь бас мэдчих хэрэгтэй шүү дээ. Ер нь ямар улсуудтай оролцоод дэмивэ гэдгийг мэдчлэх хэрэгтэй байна тийм. Одоо манай сая манай нэг үеэлийн хүүхэд маань Америкийн нэгдсэн улсад интерншип аваад явж байгаа байхгүй юу? Тэгээд яг л нөгөө урд хилээр нэг хотод байж байгаа байхгүй. Тэгэхэд л би яг нөгөө за яг нөгөө Мексикчүүдтэй их ойр очиж дат гэдэг ч юм уу те. Тэгэхээр ер нь хаана очиж гин тэнд ямар юу байж болох вэ гэдэг ер нь бидний мэдэхгүй дэлхий гэдэг энэ нэвтрүүлгээс мэдлэг одоо авахаар юм билээ шүү. Мэдэхгүй дэлхийгээ мэдж авъя л гэж байгаа шүү дээ тий. За дараагийн сэдв нь болохоор Бразилийн шашин нь яагаад хөл бөмбөгөө гэж. Бүр тий. Энэ дэр нөгөө Гаринчагийн тухай нэг нэвтрүүлэг. Нөгөө манай Бацаа хөтлөгч спортын хөтлөгч Бацаа явах хийсэн. Тэр бол үнэхээр гайхамшигтай. Ерөөсө бурхан л гэж байгаа. Пелег хөл бөмбөгийн хаан гэж байгаа. Гаринчаг хөл бөмбөгийн бурхан гэдэг хэвгүй. Тэгэхээр эн чинь бол үнэхээр шашны хэмжээнд төрсэн. Бразилчууд баг хөл бөмбөгөөс өөр спорт үздэг юм уу те. Тэр ер нь ямар нэгэн улсад 100 хүн амын 100% хамарсан шашин гэж байдаггүй. Тэгтэл Бразилд бол хөл бөмбөг үнэхээр баг 100% хамарсан тийм шашнаас өөрсгөө спорт
болчиход байгаамаа. Тий. Одоо спортын нэг төрлийг шашин гэд нэрлэлээ явна гэхэлэр энэ бүр үнэхээр сонирхолтой түүх ард нь байгаад байна. Тий. Энэ тэр хүмүүсийн сэтгэл хөдлөл өгж байгаа нөгөө барьцлын шигшээ баг нөгөө алтан дэлхийн аваргад нөгөө алтан медалийн тэр авч чадахгүй болохоор тэр ууралж байгаа гаргаж байгаа реакц бол бүр яг л одоо бүр шашинлэг шинжтэй юм шиг харагддаг байхгүй. 2002 онд ч нэг Роналдиногийн юг шатааж байна. Юу зургтай юг шатааж матаадсэн шүү дээ. 2006 онд ч илүү дандурсан байж магадгүй шүү. За дараагийн сэдв болохоор Америкчууд ягаад тэнэг вэ гэж байгаа. Бүртэй. Тий. Энэ их тийм сонин юм гард юм Америкээс. Одоо ингээд за сарн дээр Америкчууд сарн дээр хүн төрөлхтөн сарн дээр буугаагүй гэдэг нэг тийм эсрэг одоо хуйлдаа онлоо шүү дээ. Тэгвэл тиймэрхүү юм чинь одоо Америкийн одоо хүйтэн даймын юу гэдэг ингээд өсрөлтөнтэйс нь Орос зөвлөлт холбоот улс ч юм Орос ч юм ингээд бусад хятад ч юм уу эсрэг үцмэр байгаа. Тэгтэл тэгж буугаагүй гэж үздэг хүмүүс хамгийн олон нь Америкт өөрсдөд нь гэж байна. Тийм тэгэхээр тийм байж гэн. За тэр нэг Scientology гэдэг нэг юм сонь шашин гихт хэцүү нэг готомшигтай нэг сонь юм байд. Тэр шашнаас долоон дор гэж би яагаад үзэж ийнэ вэ гэхээр тэр science гэдэг үгээр Scientology гэдэг тийм мухар сүсгийн юм гаргаж ирсэн болохоор би тэр аяа дуургүй байхгүй. Тэгээд ийм тэнэг юм энэ Америкчуудаас л гарч ирнэ. Энэ нөгөө нэг амьдрал ахын төвчрөө сайхан болчихлоо хүмүүс буцаад тэнэг болд юм. Хайшин гэж бас нэг талаараа бодогдмоор тий. Тэгээд Америкчуудын тэнэглэлийн талаар нэвтрүүлэг хийх нэ тий. Бид нар нөгөө бүгдээр л Америк агуу мундаг л гэж бодож байгаа шүү дээ. Тэгэхдээ бас тэнд чинь бас сүдэртэй тал байна. Нилээн бүр тий. Тий, нилээн байгаа тий. Эднэрийн талаар ер нь хоёр ч нэвтрүүлэг орцсон байгаа шүү. Тэр за дараагийнх нь Оросууд ягаад аригчин бэ гэж байгаа. Наа жоохон бахт нэг хамаатны ах нэг шовгордох гэдэг нэг юм яриад. Юу гэсэн чинь ингээд шовгор шил арх шовгор шүү дээ. Тэрийг ингээд хүнд авилгадж өгөхийг шовгордох гэдэг гинэ. Тэгээ бид нар энийг Оросоос урсан гэдэг. Харин тий. Тэгэхээр энэ Оросууд үнэхээр тийм аригч юм уу? Тэгэд үнэхээр тийм аригч юм бол тэгээд чи элэгний өвчлөлөөр чи дээгүр орох хэвээр гэдэг ч юм уу. Эсвэл архийг зөв хэрэгэлдэг ч юм уу яадаг чинь тэр талаар нь хэдүүлээ бас хоёр талтай ярив те. Тэгэхээр их уудагч байж болно. Тэгэл нэг цагаан арх ууж байгаагаас л төсөөлдөг шүү дээ. Ер нь дэлхийд ихэнх чинь водка гэх. Тэр за тэр Оросуудын тэр талаас нь ярина. Индианчууд хаачих ба гэж. Одоо нэгэн цагт тэр Америкийн Great Plains гэж байна шүү дээ. Одоо их талтай тэр ч одоо маш сайхан өргөн удам тал газар үржил юмтай одоо бүхэл юмтай байгалийн баялагтай бол баялагтай ой модтой тал хэртэй тийм сайхан газрыг ингэж өргөн нутгийг эзлэн одоо дураараа сайхан одоо 5 төрлийн юугаар дураараа бэлчих нутагтай гэж манай шүлэгт гардаг шиг тийм гоё ингээд сайхан амьдарч ирсэн юм хүмүүс одоо хайчсан юм бэ. Эдний одоо очиод Америкчууд буюу юу англичууд буюу саксончууд гэж байгаа тийм шар арснууд цагаан арснууд очиж амьдэрснээс энэ хүмүүс ер нь юу болчихваа. Одоо ер нь хаана юу хийж байгаа юм бэ? Ер нь одоо алдартай индиан хүн за уугуул одоо зөв нэршил уугуул Америк тийм уугуул Америкчууд одоо тийм алдартай уугуул Америк хүн гэж байд юм уу гэдэг тэр талаас нь ярилцъя гэж бодож нэвтрүүлгийг нэрийг санаачилсан юм аа. Тийм тий. За дараагийнх нь болохоор Турк Монгол хоёр холбоотой юу гээл. За манай түүхэнд ч нэг баахан төрөг гэсэн улсууд байгаа. Тийм. Төрүү төргийн улс, хожуу төргийн улс, хөх төргийн улс гэл амар том гүрнүүд байлаа шүү дээ. Одоо ийм баг ингээл Оросцын газар нутагтаа дүүцэх хэмжээний аврах том газар нутагтаа тийм том их гүрнүүд ер нь бүгдээрээ газар нутгийн хэмжээгээр тухайн үедээ дэлхийд топ 5-д орж ирсэн. Бид нар чинь бас агуу бидний гүрэн болгон агуу байхгүй бидний түүхэнд тийм. Тэгж яриад байгаа тэр Турк гэдэг хүмүүс чинь одоогийн туркууд мөн үү? Мөн үү? Туркийн тал бол ер нь том мөн гээд. Харин өөртөө бол мөн гэдэг шүү дээ тийм. За тэгээд олон улсын нөгөө мэдээллийн сайтуудаар ерөөсөө яг энэ мэдээллийг бол бүр ингээ пропаганда тийм. Ерөөсөө л тургууд бол туркууд юм гэдгийг бүр ингээ бүр бодлоготойгоор хараагаад байна. Тэгээд тэр нь одоо бид нар ингээ тэрийг нь эсэргүүцээд ч нэмэргүй бүр асар том хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр явуулаад шүү дээ. Тэгэхээр энэ нэг юм тодорхой юм нэгдэлтэнд гаргасан юм мэдээлэл өгөл үнэхээр талархаж хүлээж авна шүү. Харин тийм. Энд дэр нөгөө манай Эрдэнэбаатар, Үлзийбаатар гээд баахан түүхч судлаач археологийн талын хүмүүс ер нь судлаад нэгдсэн дүгнэлт гаргасан байт юм лээ. Тэрийг хэдүүлээ судалж байгаа тэр мундаг эрдэмтэн улсуудаас нь асууж тодруулж байгаа. Тэгээд сайхан нэвтрүүлгээ хийгээ та бүхэн
одоо үзэгч сонсогчтой танилцуулъя тий. Тийм. Туркуудыг бол одоо Turkish гэдэг. Түргийг болохоор Turkic гэдэг. Turkic гэдэг тий. Тэгвэл ингээ харахаар өөрч юм шиг тий. Туркийн засгийн газар бол уушлаараа нэг байгаа шүү л гэдэг. Тий. Тэгээд яг бодит фактууд нь юу вэ нэ тий? Тэрийг харж байгаа л баялаа болно да. За, масончууд дэлхийг захирдаг үү гэж байгаа. За, энэ масончууд гэж Freemasons гэж яриад байгаа, Illuminati гэж бас яриад байгаа. Энэ нөхдөч ер нь хизэнээс гараад ирчвэ гэж байгаа. Freemasons гэж байгаа байхгүй нөгөө чөлөөт Mason ч одоо чулууны дарахад чулуучин хүмүүс. Тэгэхээр тухай дунд зуунаас сэрэг мандалд шилжих үед нөгөө нэг бас нэг юу хэсэг одоо гар орчууд бид нар одоо нөгөө нэг хамжлаг маягаар амьдрахгүй. Одоо бид нар чөлөөт одоо гар орчууд маягаар амьдрна гэх тэгж үүсгэжсэн тийм нийгэмлэг нь одоо бүр явсаар дэлхийн бодлогыг залуурдах хэмжээний болчиход байна. Гэсэн энэ нэг тийм хувилдааны онол маягийн байдیں۔ Гэхдээ энэ ортооч гэж магадгүй шүү дээ. Хэдүүлээ бас ингэ зөндөө судалж хагаад ярилцвал сонирхолтой байхаа. Бид бол эднэрийг их л нэг юм буруу, муухай, их хэцүү хүмүүс л гэдэг юм бүдэг бадаг юм ойлгоод байгаа тий. Энийг бас яг ингээд тодорхой юм судалгаатай танилцуулбал бас үнэхээр сонирхолтой. Их олон сонирхно энэ. Даалд байдаг учраас ингээд жоо амар ч юм шиг санагдаад байна шүү дээ тий. Бүхэн л нэг юм хэцүү нөхдүүдээр өдөрдүүлээд лагаач юм шигтэй. За тэгээ вакцин ийшээ холбогдох юм хачаач юм холбогддог тий. Бүхэл юмыг авч ингээл нааж байгаа. Нэг хэсэг чинь нөгөө chemtrail гэдэг нөгөө онгоцоор нөгөө утаа тонгоц чинь ингээд тэрл тонгоц явахлаар нөгөө нэг утаагаа хаяхлаар тийм дотор ингээд нано чипс болгоод тэргээр нэг хүн амьсгалахлаар баг ингээд бид нар ингээд чипчээд тэгээд ингээд бидний зэрэг болох нь шүү дээ. Ингээд шууд ингээд өөрийн ухаангүй болж юмлал тушаал гүйцэтгэе гэл тэгээд ингэсэн тиймэрхүү баахан юм болгоныг л авч наа тий. Тодорхой юм байхгүй болохоор тий. За дараагийн сэдв болохоор бригада амьдрал дээр байгаа юу байдгөө гэж. За бид нар ч одоо тэгэл бүгдээрээ хүүхэд байхаас авах бол би цаашаа бэлав чи зүгий гэл нөгөө бригада үдчихэл дөрөвд нь орол явдаг байлаа шүү дээ тий. Дараа гэл явдаг байлаа шүү дээ. Энэ үнэхээр байдаг юм уу? Байдаг бол тийм цаашаа бэлөө нөх юм бэ тий. Энэ тухай бас Орсын маф гэсэн бас нэг сэдв одоо үндсэндээ орж иж гэсэн үг л дээ. Хятадын мафыг ярьсан одоо Мексикийн картелийн ярьчих юм байна тий. Тэгээ одоо Орсын маф нарж гэж байна гэсэн нөгөө олигархуудтайгаа холбогдол явах болох та бодвол тий. Березовский энэ гэсэн нэгт та. За дараагийнх нь Далай ламыг яаж тодруулдаг вэ гэж. За католик шашны тэргүүн Ромын папа ламыг яаж сонгодог тухай. Одоо нэг нэвтрүүлэг хамгийн ихний нэвтрүүлгээр ярьж байна тий. За энэ дээр болохоор за сонгох биш тодруулна гэж байгаа шүү дээ. Хойд дүр гэдэг тий. За одоо байгаа 14 дугаар Далай лам дандан жамцыг яаж тодруулсан бэ? Тэрний өмнөх одоо Далай лам нар нь ямар хүмүүс вэ? Одоо манай хүн ч бас за муу ёрлох гэхдээ ер нь нилээ бас өндөр насны дээр гарчлаа. Тэгээ дараа чинь тодруулах үйл ажиллагаа энэ ерөнхийдөө геополитиктэй маш их холбогдно л да тунд Азийн тий. Төв-төвдийн асуудалтай холбогдоод явчихдаг учраас тэр талаас нилээ яригдчих таарах байх. Reincarnation буюу нөгөө нэг дахин дараа төрөл гэдэг бааш том агуулгын дээр орж ирж байгаа тий хойд төрөл тий. Ромын пап болохоор сонгоод байна уу? Тэгдэг тий. Яг ийм одоо за энэ хүн яг энэ одоо албан тушаал дээр хэм очиход шаардлага хангаж байна гэдэг. Энэ дээр болохоор одоо яг л одоо оноогдчихжээ энэ төрчихжээ гэж зааж. Одоо нөгөө хүүхдүүд ингээл багаас нь тэр нэг манай нэг богд тодруулах юм дээр чи ингээл за эдгээр энэ байгаа эдлийг аль нь чинийх байна гэж үзүүлж байгаа л ингэ сонгонгууд тэгээд хайдрч нэг ганц тэр биш л дээ мэдээж өөр хитний шалгуураар ингэж даваатай байдаг байх л та ба. Тий, тэгж явж байгаа л энэ хойд дүр мөн байна гэж тодруулдаг юм. За гэхдээ Далай ламыг бас яадаг энэ бас одоогор сайн хэдүүлээ мэдэхгүй байгаа шүү дээ. Хэдүүлээ судалж байгаад. Тий. Бид нар ч үзэгчтэйгээ хамт судалгаа хийж явбал тэгэл ярилцаал явдаг шүү дээ. Би сайн нөгөө төв дээр явчаад ирсэн. Тэгээд энэ төвтийн гоё ариун тагш нуурууд идэм билээ. Тэгээд нуурууд дээр гарсан дүрс мөрс гээл маш олон гоё юмнууд байдаг юм. Сонирхолтой юм тий. Тэн дээр бол бид нар нэг хөөрхөн яг ламнараас нь одоо судалгаатай хүмүүсээс гоё юм сонсчоод мэдчихэд ирсэн байгаа. Тэгвэл танаас их ном сонсох нэ. За дараагийн сэдв маань Элдорадогийн домог хэрхэн өссөн бэ? Элдорадо гэж. За нөгөө колончлогчид европчууд чинь Америк твд очиад баах юм нээсэн. Какао нээсэн, төмөс нээсэн. Тэгээд мөнгө одоо металл мөнгө ер нь их байдаггүйсэн гэж байгаа Европт.
Тэгээд нөгөө чийл мийлээс очиод баахан мөнгө нээсэн. За тэр дунд хотоос юу л гэдэг цандаа тэр ярьсан шүү дээ. Бүр тэр бол үнэхээр гонигтай төв. Арт өмнөний бүр ингээ алж талаад бүр ингээ туйлд нь хүрэж жаад хамаг мөнгөний аваад өглөө бол бодоос гэж бид дугаар хийсэн байна. Тийм шүү дээ. Тий. Тэгээд энэ шиг алтны ирэлд яваад бас юу болваа? Тэр Элдорадо гэдэг хот нь үнэхээр байсан уу? Тэрг болсон. Цул алтан хот гэдэг байна шүү дээ. Бүх юм алтаар барьсан. Тим хот гэсэн домог тийм домог хаанаас үсч вэ? Тэрийг хин тэрийг хайж явсан бэ? Тэргээл тэр хүүхэлтэй хүртэл байгаа шүү дээ. Элдорадо гэл Дисней хүүхэлтэй гэдэг шүү дээ. Ер нь энэ дэлхийн түүхийг уншаад байх тусам энэ цагаан арснуудын шүүмжлэр нь яасан мохоо хязгааргүй юм бэ те? Гэж л бодогддог доо ер нь. Яасан мохоо хэрцгий байдгийг. Явах тусам мэдэх тусам тэднэрт ер нь жоохон дургу болтох гэдэг тийм харин саксончууд гээл Кристофер Колумбийн одоо тэр агуу нээлтийг бид нэр газар зүй талаас мундаг судлаач гэж бодоод тэгж заалгаад газар зүй дээрээ заалгаад бид нар ч том болсон шүү дээ. Тэгээ дахиад том болоо дахиад уншсан ч уучлаарай тэрний цаана яасан гонигтай байсан. Гонигтай түүхүүд хэдэн мянган хүний нулимс хацал те хөл зовлон байсан бэ гэдэг юм. Тэгээ Элдорадо гэдэг үгийг сонсоход л надад ард нэг тийм бас үдэртэй түүх. Бөөн шунал аллах ядлах тийм л юм сонсгож байгаа байхгүй. Покахонтсын түүх шүү дээ. Тийм. Шаалд хүүхэлтэйг нь болохтой бүр ингээд 180 градус зэрэгүүлээ хийцэн тийм. Маш одоо гоё байдлаар хитрхи гойчилсан тийм хүүхд зориг байгаа байхгүй тийм түүх тийм. Тэгсэн чинь бодит түүхэн бүр том хүн сонсгоос ч хэцүү юм байдаг наас тийм. За Чингис хаан мөнхийн усыг хинээс гуйсан бэ гэж байгаа. За нэг ийм яриа байгаад байдаг. Одоо нэг ятаас ирсэн нэг мэрэгэн хүнээс чинчин бомб бас гуйсан гэл те. За энэ үнэхээр тийм болсноо гэх. Тэгтэл одоо миний бодож байгаагаар бол энэ сууд бог Чингис хаан маань одоо ертөнцийн жамыг таньсан, жамын одоо эргэлтийг ухаарсан тийм бөөгийн мөргөлтэй хүн байгаа мөртлөө гинт нэг ганцаараа за би нэг яаж 100 мөнх өндөрчих уу гээл явах хэмжээний хүн мэдээж байгаагүй л байна. Тийм болохоор яг мөнхийн тэр одоо энэ чинь үлдсэн бичгийн сурвалж дээр нь орчуулгын асуудал гарсан уу эсвэл ингээд дахиж тэгж хуулагдж явахдаа нэг тийм Чингис хааныг одоо жоохон доош нь хийх мэх тийм агуулга орсон уу яасан уу гэдэг тал дээр манай эрдэмтэд бас Үлзий Батархой энэ нэлээд судалсан байт юм лээ. Тэрийг одоо хэдүүлээ хоёул мэрэгдээсээ сайхан асууж агаад ямар гоё тий. Тий. Одоо тэрний энэ хоёрын хоорондын харилцаа яриа эднэрийг бас нэр юм Чингис хаан чи яагаад ийм асууцсан битээ тий. Тэрнэр тийм ийм харилцаа яриа одоо бид нар бол тиймэрхүү юм яг тиймэрхүү юм уншаад одоо мэдсэн байгаад байгаа шүү дээ тий. Тэрний наан бас нэг арай нэг ийм өөр гоё үнэн байвал одоо сайн л үнэхээр мэдмээр байна. Жохон даапалж асуусан ч гэж магадгүй шүү дээ. Та чинь тэгээд ер нь мөнхийн устай хүн нөө энэ гэдэг маягаар асуусан ч гэж болно шүү дээ. Энэ нөгөө нэг бас нэг их сурвалж дээр нөгөө нэг Чингис хааны нөгөө урт сахалт Юлиуч үсээ хад дэрэгдэн байсан. Тэгээд энэ яриаг энэ бичтийн бэлжсэн гэсэн бас нэг сурвалж байт юм лээ. Тэгээд тэр мөр нэг оролцуулаад ярихад бас их сонирхолтой байхаа тий. За дараагийн сэдв болохоор Африк тим ядуу гэж юу? Африк гэдэг үг ч одоо ядуу гэдэгтэй л баг хоршоо хүмээг юм болох гэдэг шүү дээ. Тэгтэл үндэ одоо тэр өмнөд Африкийн бүгд амт хулсж байна. Хоёр нэгэр байгаа шүү дээ. Нэг нь Нигер, нөгөөх нь Нигерия гэл тэ. Энэ хоёр их ч одоо хөгжлийн хувьд ингээд газар тэнгэр ялгаатай байх жишээ тэ. Тэгээд одоо тэр үнэхээр Африкийн бүх улсууд чинь тэр юу шигээ болоод байгаа юм уу? Одоо Судамуудаа, Конго шигээ болоод байгаа юм уу? Эсвэл зарим айгуу гоё хөгжөөд явж байгаа юм уу гэдэг талаар хэдүүлээ бас ярилцъя тий. Бүгд нэг ТV-ийн бүх улс одоо тэр хичнээн улс байгаа. Бүгдээрээ ядуу буруу хөгжилтэй байна гэхэлэр тийм байхгүй л гэж би бодож байна. Эдийн засгийн үед эдгээр маань үнэхээр дорой байгаад байна. Одоо боловсролынхаа тал дээр ч гэсэн хөгжлийнхаа хувьд ч гэсэн бүр дэндүү буруу байгаад байгаа байхгүй. Одоо энэ л нөгөө каннибализм буюу хүний хаалт юм чинь байж лээ. Нөгөө бүтүүлэг, зэрлэг. Олон улсынхаа нэг улсынхаа ерөнхийлөгч нь олон улсынхаа зочдод хүний махаар дайлцсан кейс хүртэл одоо энэ гарч ирж байна тийм. Үнэхээр ийм ядуу гэдэг үг бол яг энэ Африк дээр л байгаа даа. Тэгэхээр үнэхээр бүгдээр тийм ядуу юм уу? Ядуу байна, дээрээс харанхуй байна. Харанхуй байна тийм. Энийн учиршлагыг ярих юм байна тий. За дараагийнх нь болохоор араб ирчүүд яагаад олон их нэртэй вэ гэдэг. Энийг түүхэн талаас нь бодглохлоор ингээд дайн тулаан болно ингээд заримдаа ингээд тулаанд ялагдчихгоот бүр ингээд хүйсийн харьцаа 9-ний хинтер болчдөг гэсэн гэж байгаа байхгүй. Нөгөө нэг бүх хамаг ирчүүд нь өгөхөд дуусчихлаар чинь нэг эрэхтэй 9 эмэгтэй ногчдөг ч юм уу. Тэр гэхдээ нэг хуучин цагийн юм ярьж байгаа шүү дээ. Тэгтэл одоо яагаад араб ирчүүд олон их нэр авдаг хэвээр байгаад байгаа юм бэ? Үнэхээр
бүх ирчүүд одоо зүгээр жир тэр нэг хаад ноёд нь байг те. Жирийн ирчүүд нь ч гэсэн олон их нартай байгаад байгаа мó үний юм уу гэдэг асуудлаас нь хөндөж хэдүүлээ ярилцъя те. Тэгээ энэ арабаас гадна ер нь исламын шашин дээр энэ соёл их бүх байгаад байгаа шүү дээ. Узбекистанчууд хүртэл дараагийнхаа эхнэрийг одоо тэр чинь бас эдийн засгийн хувьд тааруул байгаа улсуудын нэг шүү дээ. Гэвч чинь манай бид нар нөгөө Узбекистанд нөгөө айлч одоо юу гэдгийг нөгөө албан одоо үйл ажиллагаанд оролцоо явахад маань биднэрт үйлчилж байгаа хөтөж би ингээ хоёр дахь эхнэр авахын тулд одоо мөнгө цуглуулж ийн гэж шаргуу ажиллаж ийн гэж байгаа. Тэр хүн бол тийм боломж амьдралтай хүн биш. Тэгсэн хэрнээ яаж хийж байгаа л мөнгө цуглуулаад би дараагийн эхнэрийг авъя гэсэн. Тэгэхээр үнэхээр тэгж хаан ноён биш байсан ч гэсэн олон их нартай болохын төлөө тийм сэтгэхүйтэй байна тийм. Харин тийм сонирн байгаас тийм яг тийм бүх үедгийн энэ одоо харин тийм одоо энэ соёл гэх юм уу юу гэх юм те. Тэгээ энэ уламжлалт нь яг одоо хүртэл амь бүхтэй байгаа даа тийм. Ягаад одоо модернизацид ороод одоо моногами амьдралаар амьдрахгүй байгаа юм гэдэг сонирм байна тийм. За дараагийн сэдв маань ирээдүйн газрын зураг хэрхэн өөрчлөгдөх вэ гэж байгаа. За энэ бол бүрээс маш сонирхолтой. Би ерөөсөө геополитик талын юмд амар дуртай байхгүй. Тийм болохоор нэг энэ нэвтрүүлэгт хөтлөж орж байгаа даа. Аюу баяртай байгаа. За одоо ингэж бодох чинь за би 1990 онд төрсөн. Тэгээд 90 оноос чинь юу болчихваа гэхээр зөвлөлт холбоот улс завдраад 15 улс шинээр үүсчлээ. Газрын зураг дээр ингээл яраагаал өнгөн өөрчлөлтөл явчихна шүү дээ. Одоо магадгүй реал таймаар харж ирсэн бол тийм. За Косово гэдэг улс шинээр бий болчлаа. Өмнөд Судан, Эритреа гэдэг улсууд бий болчлаа гэл тэ. Тэгтэл одоо би дахиад хэдэн жил за магадгүй дахиад нэг 40 жил амьдралаа гэж бодгаа тэр хугацаанд бас юу болж ирэх вэ? Одоо Украиний яах юм? Украинийг яах. Донецк, Луганск гэдэг хоёр шинэ улс гараад ирэх юм уу те? Пакистан тэр хоёр юу болох гээд байгаа юм те? Судан эргээд нэгдэх юм уу гэдэг ч юм уу. Энэ талаас нь хэдүүлээ нэг геополитикийн судлаачдын ярьж байгаа зүйлийг судалж байгаад бас ярилцъя гэж бодож байна. За хамтран ажиллагчаа хоёулаа танилцуулж байгаа. За өнөөдрийн манай лайвын хамтран ажиллагчаар манай Од Мөндөр сувгийн алтан гишүүд ажиллаж байна. За алтан гишүүд маань одоо үнэхээр манай Од Мөндөр сувгийг одоо хөлөө олж үйл ажиллагаа явуулахад нь үнэхээр гайхалтай тус дэмийг үзүүлсэн үнэхээр ачтай буянтай хүмүүс байгаа. Тийм тэгээд за манай алтан гишүүнээр бүртгүүлэхийн тулд за голомт банкны IBAN 94 тэг 4000 за дансны дугаар нь 41 91 04 518 Од Мөндөр гэсэн ийм хаягаар одоо 100,000 төгрөгийг одоо шилжүүлээд тэн дээрээ өөрийнхөө Facebook нэр утасны дугаараа заавал өчнө. За тэгж шилжүүлээд одоо Од Мөндөр сувгийн 3 дугаар улирлын алтан гишүүдийн нууц группт орох боломжтой байгаа шүү. Тий. Манай алтан гишүүд бол одоо манай Од Мөндөрчүүд гэдэг энэ багийн хувьд одоо ганц одоо бүр хамгийн үнэнч бид нарыг доктортой үйл ажиллагаа явуулах энэ шинжлэх ухааны мэдлэгийг хэлбэршүүлээд олон залуучуудад олон хүнд ингээд түгээхэд хамгийн их тусалж байгаа хүмүүс. За тэгээд эднэр маань ингээд жилдээ яг 1 жилийн хугацаатай 365 хоногийн хугацаатай 100,000 төгрөг төлдөг байхгүй юу? Тэр чинь нөгөө жилдээ бид нар чинь 1000 сэдв яриад байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө 1000 сэдвийг 100,000 сэдвтэй хувааллаар нэг нэвтрүүлэг 1000 төгрөг гэдэг лөө 100 төгрөг 100 төгрөг гэдэг лөө тийм тэгэхээр нэгсэндээ та одоо бид нар энэ сая ярьлаа шүү дээ жишээлбэл араб ихнэрүүд яг олон их нэртэй байдаг эднэрийг чи бид нар ингээд ярихын тулд маш олон их сурвалжаас баггүй цаг зарцуулж тийм ээ маш олон эрдэмтдтэй уулзаж ингэж энийг ингээд контент болгоод эрдэмтдээ гуйж төвж явж байгаа шүү дээ төвж тийм хаан таан орж тийм тэгээд олон улсын эрдэмтдийн материалуудыг уншин судлана ингээд харьцуулна шүүн тунгаан ингэжээж гардаг энийг 100 төгрөгөөр за чи ингээд үнэхээр энэ залуучуудын энэ мэдээллийг хэлбэршүүлээд өгөх тулд ажилласан юм байна. За чамайг ингээд 100 төгрөгөөр урамшуулъя гэж байгаа байхгүй. Ингээ бодглохлоор бас тий одоо ингээ олон хүний дэм гэдэг чинь юм. Олонний хүч олонгуудаа л гайхамшигтай. Тэгээд нэмээд Монголд байгаа энэ олон бүлгүүд байна шүү дээ. Сонирхлын бүлгүүд байдаг. Энэ олон сонирхлын бүлгүүдээс хамгийн үнэнч хамгийн бие биетэй хайртай энэ одоо бүлэгдээ байгаадаа ингээ сэтгэл хангалуун байж чаддаг юм хамгийн гоё бүлэг гэж байна. Манай алтан хоорондоо маш амьдэгтэй. Харин тий. Бүгд бие бинийгээ таньдаг болцсон. Хүү яа тэрэ инэ гэдэг. Тэгээд энэ дээрээс маш олон гоё найз нөхрийн юм холбоосууд хүртэл үүсдэг. Их гоё бүлэг шүү ер нь бол. Ер нь энэ алтан гишүүдтэй бүр баярлаад талархаад баршвэ гэж. За алтан гишүүдтэй баярлаа. За дараагийн сэдв маань хаант засаглал яагаад ам бүхтэй байна вэ гэж.
За хаан засаг одоо хүртэл бид нар чинь ингээл би одоо жишээ саяхныг хүртэл жоохот ингээл нэг сурагч байхтай ч юм ингээл боддог л ус. Энэ одоо бүх улс ингээл ардчилсан болсон парламентын засагтай болсон. Одоо хаан засаг масагт чинь балар эртний юм байлгүй те гэсэн чинь байхгүй байдгаар үл барам хэмжээгүй ирэхт хаан засагтай улс хүртэл одоо байгаад байгаа байхгүй тийм. Тэгэхээр энэ ямар байхлаар үлдээд энэ ямар байхлаар одоо түлхэгдэн унаад алуулаад цааслуулаад тийм болоод энэ тэгэхээр энэ хаан засаг л одоо яаж өөрчлөгдсөн болохоор ингээд орчин үед амьд амхтай ингэж оршоод байгаа юм бэ гэдэг талаас нь хэдүүлээ ярилцсан юм ярилцтэй. Тийм энэ хаан засагт орчмоос олон янз байгаад байна. Одоо манад мөдгөн альчлална гэдэг байгаа манай Японы хаан байна тийм. Тэр чинь бол маш юм одоо хэмжээгүй эрхт биш шүү дээ. Бэлэг тэмдгийн жанртай. Ив нэгдлийн бэлэг. Тийм одоо тийм байгаад байгаа. Тэгэхээр энэ маш хаанчлал дотор ингээ олон янз байгаад байгаа. Тэгээд хамгийн тэр хэмжээгүй эрхт буюу жоохон тийм хэцүү жоохон тийм улсууд байгаа. Тэд нар илүү аль твээр илүү байгаа байх гэдэг ч юм уу тийм. Тэр мэрийг яриа. Тэр улсууд амьдрал ямар байна? Хүмүүсийн сэтгэхүй ямар байна гэл тийм. Тэр талаас нь ярина. За дараагийн сэдв болохоор онгоц галт тэрэг хоёрын аль нь найдвартай унаа вэ гэж. За бид нар галт тэрэгний осол гэж баг нэг сонсч ирсэн юм, баг нэг сонсож байгааг байх тийм. Найдвартай амрал гэж бодож байгаа шүү бид нар галт тэрэг машинаас ч амар гээл тийм. За тэгтэл онгоцны осол гэхэр чи бүгд л айн шүү дээ. Манад нөгөө осолцсон А26 гэдгээс авахлал Малайзийн ямар хэдүүр нислэг үлээ. Тэр мөрөөс авахлал ингээл амар. Тэгтэл яг статистик харахаар ямар байна вэ гэдэг нь бас сонир байж болно тийм. Ямар сонир тийм. Би жишээлбэл онгоцны суух таланд за гоё инх мэд сайхан тэнцэнэ бундаа гэдэг залбирал ордог. Тийм л айцтай байдаг тийм. Бараг надад харамсах юм байгаа үлээ гэж боддог юм. Ер нь онгоцноос айх айцтай хүмүүс маш их байдаг шүү. Галт тэрэгнээс айх айц гэж бараг байд юм аа. Галт тэрэг чи хобби шүү дээ ер нь тийм. Хоббигоор ингээл галт тэрэнд амьдэрч хүмүүс хүртэл байдаг шүү дээ тийм. Би бол галт тэрэгийн сухтай за ороо сайхан унтаад өгөндөө л гэж боддог. Яг үнэ. Сайхан тийм 50 орчин гэж ойлгодог. Гэтэл тийм. Нэг юм бай да. За нөгөө талаас нь харуул үнэхээр осолдвол баттай найдвартай өгөх нь аль нь вэ гэдгээс болж ер нь хүмүүс их айдаг болсон юм шиг байл. Тий нөгөө тий. Хоёр өөр асуудал яригдаад байна шүү дээ тий. За дараагийнх нь болохоор цунами дэлхийн хотуудыг залгих уу гэж байгаа. Минстэй амарсдаг тий. Харин одоо эн чинь нөгөө дэлхийн дулаар л болоод нөгөө нэг далайн төвшин чинь ингээл жоохон нэмэгдээд байх тус нөгөө цунамигийн одоо нүмерх газар нь холдоод энэ их газар руугаа илүү түрээд ийн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо бид нар хөөхт байхад янз бүрийн нэвтрүүлгүүтэй л интернетээс уншдаг байсан энэ өмнөд хойд хоёр туйл хайлчих юм бол далайн төвшин хэдийн нэмэгдэж одоо Амстердам, Лондон гэсэн баахан хотууд чинь бүгдээрээ байхгүй болно гэх тийм. Тэгтэл заавал бүгдээрээ хайлахгүй ч гэсэн тодорхой хэмжээнд хайлаад ингээд төвшин нэмэгдсэн хой нөгөө цунами чинь ямар хотуудыг залгих магадaltaй бай. Тэр үнэхээр залгичих юм бол тэд нар өөрсдөө нэгдүгээр хамгаалж чадах ба тийм. Залгичих юм бол тэр одоо юу болох вэ тийм. Хичнээн өмнөөс орох дэлхийн ертөнцид ямар өөрчлөлт орох вэ гэдэг талаас нь хэдүүлээ гоё нэвтрүүлгээр ярилцъя тийм. Харин тийм. Энэ ер нь цунами буюу энэ байгалийн гамшигын талаар залуучуудад их олон удаа ярьж өгмөр санагддаг. Миний хувьд яа тэгэхээр манай Монгол залуучуудын нэг юм буруу ойлголт байдаг. Хаасан далаатай орнууд цунами болно л үз. Бидэнд ямар амаатай ингэж ойлгоод байдаг. Гэтэл энэ далайн түвшин өндөрсөөд тэр далайн эргэн орнууд одоо хэцүүдээд ирэх үед тэр чинь бүр дэлхий бүхэлдээ хэцүү байдал байна. Яг үнэ тий. Бид нар энэ ингээл амар жимээр хідүүлэх нэ ингээд 50 байж гэн гэсэн тийм юусэн байхгүй. Бүхэлдээ нэг өөрөө ирдүүлсэн одоо шорхоолт шиг ингээд бид нар бүгдээрээ хэцүү байдалд орох байхгүй. Тэгэхээр энэ цунами гэдэг юм чинь одоо дэлхийн дулаалтай холбоотой гэдэг. Бидний өдөр тутмын хэрэглээ жишээлбэл ямар байж энэ цунамиг аялыг бид нар яг үнэ дэлхийн дулаар тий. Бидлэг авах хэрэгтэй. Хөв хүн талаас юу хийж чадах вэ гэл тий. Хувцас идэх юмны энэ сонголтууд хүртэл энд нөлөөлөд байгаа. Энэ их чухал их ач холбогдолтой сэдв. Ер нь манад энэ бидний мэдгүй дэлхий дээр чухалгүй сэдв гэж байдгүй тий. Бүгдээрээ үнэхээр би тэр дэлхийн дулаалын талаар бүр амар их боддоо шүү дээ. Тэрийн төлөө багт нь боож өгнө гэдэг чинь би одоо ингээд миний хэрэглэнээс үйл дэлхий яаж дулаарч чинь гэж аюух тэгж боддоо шүү дээ. Бүх хүн ингээл боддог болчвол тэгээд энэ чинь шал шүү дээ бидний дэлхий тий. Хувцас гэл тий. За дараагийн сэдв болохоор социализм яагаад гоё вэ гэж. За 20 дугаар зууны эхнээс нэг юм
би одоо нэг айгуу би ер нь жоо туйлширсан үзэл бодолтой хүн л дээ. Тийм болохоор 20 дугаар зууны эхнээс энэ социализм, коммунизм гэдэг энэ өвчин дэлхийгээр тархсан гэд би бараг хэлчмээр байгаа байхгүй. Тэгэхээр яагаад ингэж хүмүүст маш их таалагдчих ингэж дэлхийд даяар нөмөрч. Үндсэндээ барууны блок, зүүнний блок гэдээ хоёр блок үүсээд нэг нь дэлхийн тал нь одоо үндсэндээ социалист, коммунист цамаар явах гэж нэлээд үзлээ шүү дээ. Монголд одоо гитэрнээс үл жичнээн хүний айманд хөрөв гитнээ Монголын өрн болсон сэхэтнүүд энэс үлж өгөхгүй те. Амнасаа алдуу те. За энэ талаар ярилцсанаа. Тийм учраас энэ нөгөө социализм яагаад гоё гэдэг үг нь хаалтаа нээгээд гоё хаалтаа хаагаад тахгүй. Тий. Кевич дотор тий. За дараагийнхан сэдв маань энэ нөгөө юу байгаа. Энэ нөгөө Германд нэг зураач байдаг штэ. Айгуу хөрхэн зураг мөрөг зурдаг. За. Нэг зураач байгаа. Нэр нь нөгөө Адольф Гитлер гэдэг. Бүрөө. За энэ зураачээс нөхөр чи ингээд фашист дарангуйлагч болж болоо. Тэгээд энэ нэг баахан уран зураг нэг газараас одоо олж одоо дээрэмдсэн нэг тийм одоо урлагийн түүхийн нэг одоо үйл явдал байдаг юм л. Тэр тухай хэвлээ ярилцъя. За дараагийнх нь Эскобар, Пабло Эскобар алуурч нөө их орончоо гэж. За энэ нөхөрчин бол за нэг хэсэг нөгөө дэлхийн 7 дахь том баян болцоо явж исэн. Дэлхийн кокаины хэрэгцээний 80% хангаж исэн тий. Тэгэхээр ийм нөхрөөс нэг улс төрч болох гэж явж исэн. Сүүл рүүгээ улс төртөөгөө бүр яг жинхэнэ утгаараа бүр буу шийдэм танк манкар байлдаа явцсан тийм нөхөр байгаа даахгүй. Тэгэхээр энэ их оронч байсан уу? Энэ хувьсгал энэ нэг түүхийг ялагчид бичдэг гэдэг шиг тий. Эскобар ялагдсан учраас ингээд маш хамгийн муу хүн болчиход байна уу? Ялсан бол яах байсан юм болоо гэдэг талаас нь бас ярилцъя тий. За дараагийн Христ исламын шашинтнууд яагаад мацаг барьдаг вэ гэж. За мацаг breakfast өглөөний цай. Fast гэдэг үг чинь хурдан гэдгээс гадна өөр ямар утгатай нэг утга байгаа штэ. За. Fasting гэдэг чинь одоо мацаг барих гэсэн үг. За. Тий. За. Тэгэхээр breakfast гэдэг чинь өглөөний цай гэж байгаа. Тэгэхдээ үнэндээ үгийнх нь задраагаар харах юм бол мацаг тайлах гэсэн үг. Тэгэхээр тэр хүн одоо ингээд мацгийн байдалтай байж байгаа. Тэг өглөө юм идэж тэр өлцгөлөнгөө тайлах тэр мацгаа тайлах гэдэг утгатай үг чи явын явсаар өглөөний цай гэсэн утгатай болсон. Ёстой сонирхолтой юм бэ тий. Харин тий. Үгнээс нь бодглохлоор тийм байгаа. Тийм ээ тий. Тэгээд энэ Христ ислам гэсэн энэ одоо эсрэг тэсрэг юм хоёр шашны хүмүүс яагаад адилхан юм мацгийн уламжлалтай гэдэг юм болоо. Энэ нэг угаасаа маш практик ач холбогдолтой учраас л тийм байгаа тий. А монголчууд ихтэй бас үйл үед ер мацгийн талаар нэлээд сайн мэддэгтэй болсон. Ялангуяа над чиг хүнд их хэрэгтэй байна. Сүүлийн үед гэлтгүй ер нь бол манай өвгд эцүүд бол айхтар мацагтай хүмүүс шүү. Одоо миний өвөг гэхэд миний өвч одоо хөдөлбөрийн матер хантхуу гэдэг мундаг хүн байсан. Ерөөсөө л 7 хоногт 2 хоног мацагтай. Тийм ямар ч илүү дутуу жим мэм байхгүй хөнгөн сайхан 80-д гарсан гэхэд өстө өндөр янзын хүн гүйж байдаг байлаа шүү дээ. Тэгэхэд би ерөөс тухайн үед жоохон байхад мацаг бариад байгааг нь ойлгодгүй мэддэг ч байсан анзаардаггүй. Тэгээ бүр дараа нөгөөд тусны дараа ингээд томчуулаараа нөгөө ах нар эгч нараар яриулсан чинь мацагтай байсан байгаа юм. Нээрэд идэг байсан тэгээ дараа нь ойлгосон. Тэгэхээр мацаг болвол манай монголчуудын бүр ингээд ахуу чингэцэн гоё соёл байсан. Тийм байлээ л дээ. Тэрийг бас тэгвэл гоё ярих гэдэг юм байна те. За би нөгөө цагаа явуулахаа мартчихжээ. Цаг маань юу болж байгаа вэ? За дараагийн сэдвүүдээ үргэлжлүүлээ ярьжлаа тий. За Швейцарын банкнд хэр их мөнгө хөрөнгө нөөдөж байна вэ гэж байгаа. За би одоо ингээл гайхалаа байхгүй. Энд хамаг нөгөө алдтай баячууч бүгдээ Швейцарын банкнд мөнгө төгрөгөө үн тэтлээ хадгалуулдаг гэдэг ч юм уу тий. Тэнгүүд яагаад ингээд Английн банк биш байгаа юм бэ? Эсвэл яагаад нөгөө Америкийн нэгдсэн улсын банк биш байгаа даа? Яагаад Швейцар гэж тий. Энэ тухайс нэвтрүүлэг хийж тэглээ. Ярилцъя. Нэг хэсэг монголчууд чинь офшор гэж нэг юм хэлцгаад байна шүү дээ. Үнэхээр офшор уу яг уу одоо яг тэр баахан нөгөө хууль ус мөнгө чинь тэнд очсон гэдэг байгаа шүү дээ. Одоо яг тэр нь хിവэрээ юу те ер нь бол энэний цаана ярих юм их байгаа л да. Люксембургийн банк энэ төргээд бас ярьдаг болчиход байгаа шүү дээ. За хөршүүдээс Иран улс яагаад цор ганцаар биелгэвч үйлдвэрлэдэг вэ гэж.
Тийм үү, эдгээр маань үйлдвэрлэдэг юм байна. Тэр тий. Амар хуучсгуулс шүү дээ. Амар тийм шашинлаг тэгсэн мөртлөө яг бид нарт ихтэй билгүүч үйлдвэрлэдэг. Ягаад тийм ямар практик ачаал үйл байсан юм бол гэж бодлоо. Бас сони юм тий. За ирээдүйд цөмийн дайм болох уу гээл. За энэ нэвтрүүлгийг хоёлаа нөгөө хасаа бэлгүүнтэйгээ хамтарч сайн ярилцж байгаа л. Ярилт юу бэлдэндээ тий. Тэр чи одоо цөмийн физикийн болон геополитикийн мундаг. Тий. Залуучууд байгаа учраас тий. За дараагийнх нь болохоор за одоо ер нь үлдсэнийг шуурхайлахгүй бол ер нь өгч байгаа байх гэж бодож байна. За Макао хэрхэн мөрөйтэй тоглоомын төв болсон бэ гэж. За Азийн Лас Вегас гэж байгаа юм тий. Хятад улсууд өөрөө мөрөйтэй тоглоом хориотой тий. Тий. Тэгсэн мөртлөө Макао гэдээ бүрхэл бүтэн ингээд мөрөйтэй тоглоомын хот байж байгаа жишээ тий. Би нэг удаа нэг статистик харж ирсэн шүү. Лас Вегаст эргэж байгаа мөнгө одоо нийт нэг мөнгө байгаа шүү дээ. Тэрнээс их мөнгө Макаод эргэдэг. Тэгнэ. Яг тэг л таарах. Тэгэхээр хятадууд одоо тэгээ гол хэрэглэгч нь мэдээж хятадууд. Тэгээ их сонио нөгөө сая нөгөө төрийн удирдагт чинь хятадын нөгөө төрийн албан хаагчдыг тансаг хэрэглээсэн татгалзуулаад буу юм боллоо шүү дээ. Тэгсэн чинь Макаогийн орлого ингээ харж явах ингээ буусан. Хай. Тэгэхээр хятадын төрийн албан хаагчд нь тэнд очиж тоглолт гэсэн байхгүй тий. Тэгээ энэ дээр энэ ийм гой гой сонирхолтой статистикгүй сони ийм гой гой их байгаа юм. Их байгаа. Анх яаж бий болсон гэл нөгөө триадтай холбогдол явчих шүү дээ. Тий. Нөгөө алдар триад маань шууд л гүгэд ороод ирнэ. Тэг. Яаж дотох вэ? За дараагийнх нь бух улаан өнгө ялгадгөө гэд. За энэ нэг Испани Эл Матадор гэдэг шүү дээ. Бух тулаанчд. Тий. Тэд нар ч ингээл нөгөө давуугаа намруулаад тэгэнгүүт тэр үнэхээр улаан учраас тэр бух одоо давхиччээ тэр ер нь бух тулааны спорт ямар учиртай юм бэ? Хэр аюултай юм бэ? Хүн нас орж ирсэн үү? Тэгээд нөгөө хөөрхий бух нь эцтэй яа тийм болоо гэдэг ч юм. Тэр талаас нь ярилцъя тий. За дараагийнх нь биеэ үнэлэгч мэрэгжил мөн үү? За нэг хоёр эвгүй сэдв ер нь орж ирэх юм байна да. Манай дараагийн 3 дугаар үйлрэл тий. За дэлхийн хамгийн анхны мэрэгжил гэж бас ярьдаг шүү дээ тий. Бүр одоо баг бичин байх үеэс би болсон юм аашин тий. За тэгээд энэ биеийн үнэлэлт гэдэг зүйл маань ер нь хоригдж болд юм уу? Эсвэл одоо өөр ямар газар орнуудад ингэ соёлын нэг онцлог болоод ингэ явцсан байт юм бэ гэдэг талаас нь хэдүүлээ ярилцсан. Одоо бас нэг эмзэг зэдв учраас хоёул аль болох хоёр талаас нь ярихгүй бол тий. За дараагийнх нь Дон Корлеоны гэр бүл үнэхэр байдаг уу? За Дон Корлеоны хамгийн нэг гоё гайхалтай ингээд надад ингэж одоо мэдээж мафийн толгойлогч хүн янз бүрийн буруу зүрх юм хийсэн л байгаа. Тэгэхдээ нөгөө хүүхдүүдтэйгээ тоглож байгаа нас ордог надад амар гоё санагддаг. Тийм тий. Жам ёсаар бүр насны доройтлоор тий. Хин нэгэнд хэрцгийгээр алуулаагүй, шоронд ороогүй тий. Энэ хүмүүсийн одоо тэр дээшгээ дэвшдэг зам бол тун тодорхой байгаа шүү дээ. Тийм ерөөсөө цусны зам л байгаа шүү дээ. Тэгт чинь бүр шаал үрээдлэр энэ гоё тий. Тий тэр талаас үнэхээр тийм хүн байдгүй гэл тэгээ ер нь бол нөгөө одоо дөрөвдөх мафа ярих гэж шүү дээ тий. Орсын мафа ярина гэд ярьсан одоо Италийн Коса Ностраар орж ирэх гэж тий. За Монгол уу нэг адилхан нэртэй. Монголын эзэнт гүрэн гэхлээр Монголын эзэнт гүрэн гэд андуурна шүү дээ ер нь л тий. Тэгэхээр энэ хоёр ер нь нэг гарал угсаатай үг юм уу? Англиар болохоор Mughal Empire гэдэг байгаа тий. Тэгэхээр энэ хоёр ер нь холбоотой юу? Aurangzeb гэж тэр хаа маань ер нь ямар учиртай хүн байгаа гэд тэр талаас нь ярилцсанаа. За дараагийнх нь өндөр хөгжилтэй орнуудад ганцаар л яагаад газар аваад байна вэ гэдэг. Би нөгөө хүүхд багтаа зурагтаар ингээл бичнэ ингээл хөдөө гинэ халтар хүүхд зурагт зэлвэж байгаа шүү дээ гэр оролт амьд. Тэгээд тэгэнгүүт чи барууныхын чинь амар гоё хауст ингээл амьдэрдэг ингээл амар гоё өнгөлөг ингээл газар амьдэрдэг мөртлөө сэтгэл готролтой энэ төр гэлхлээр эднэр одоо ингээд юуны жаргаланд эндсэн хүмүүсээ өвч юм ахтаа гэж боддог байсан байхгүй. Тэгсэн чи одоо улс нийгэм чи хөгжих тусам нөгөө индивидуализм буюу хувь хүний одоо бие дааж амьдрах үзэлт чинь явандаа ер нь нэлээд ганцаар л гэдэг юм үүсгдэг. Тэгээд нөгөө Азад болохоор харьцангуй бүлсэг шүү дээ бид нар чинь бүгдээрээ л ингээл бүлээрээ цагаан сар мар гэл гэр бүлийн маяр ингээл байждаг. Тэгтэл ингээд баруун нэг кино мэн дээр харж ах чинь би автагаа холбогдоод 5 жил болж байна гэдэг ч юм. Тийм бидний хувьд бол бүр төгсөөшгүй юм байгаа байхгүй тийм. Тэгэхээр энэ яагаад тийм өндөр хөгжилтэй гэдгээсээ болсон уу эсвэл өрнөд нэг тийм онцлог байгаад байна уу гэдэг талаас нь ярилцъя те. За дараагийнх нь чөк чанар яагаад онёгонд ордог вэ?
нэг чөгчөө явж ижээ гэл. Гэл үн чих ярьсан да бид нар тий. За тэгэхээр эдгээр ер нь ямар өчтөг хүмүүс юм бэ? Ягаад ойнгонд ороод идэм бэ гэдэг талаас нь бас судалж байгаа дээрээ тий. За дараагийнх нь өнгөр хүүхэд ягаад хөхт толботой төрдөг вэ? За энэ бол бас маш том маргаан. Одоо 100-ны шилдэг маргаан гэх юм уу нэг тийм зүйл ба. Өнгөрчүүд одоо юуны өвд дэцэр монголчуудтай хүннүчтэй холбоотой юу гэдэг тий гэдэг асуудал байгаа. Тэгээд ерөнхийдөө сүүлийн үед болохоор эрдэмтэд ер нь холбоотой нэг хаанс гэдэг Атилад хаан одоо хүннүгийн Атила тэнгэрийн төшөр Атила гэдэг тэр хаан одоо хаан маань хүннүчүүд ер нь юм. Хаанс чинь Шогнё гэж одоо бичээд байгаа шүү дээ. Хаанс Шогнё хоёр ер нь нэг хүмүүс муу юм байна гэдэг тал руугаа ерөнхийдөө сүүл рүүгээ шийдэгдэж явах шиг байлаа. Энэ талаар хэдүүлээ. Одоо Марат багшаасаа асууна тий. Өнгөрчүүд хөхт толботой төрөхөөс гадна эдний бүсгүйчүүл бас энэ нүүрний энэ арга ясны бүтцэн бас юм өндөр шанаатай. Бид нартай нэлийн одоо санагдуулам. Одоо бусад Европын орны хүүхнүүд чинь нэг ийм шанаа манай ер нь баг байхгүй тий ер нь шүүгэрдүү тий. Өнгөрчүүд би бас нэг өнгөржүүлчтэй ажиллаж байсан. Тэгээд яг нэг ийм одоо нүүрний энэ бүтэц бол их төхөө. Тийм байт юм бэлээ. За тэгвэл энэ их сонирхолтой болох нэ. За дараагийнх нь Холливуд, Болливуудын хэн баян бэ? За Болливуд гэхэлэр манай нэг энтхийн Холливуд тий. Эдгэрийн бүр үйлдвэрлэж байгаа кино минь тоо бүр тамтгаа алт юм л тий. Жилд хамгийн олон кино гаргадаг газар. Тий. Нэг дуулаад буудаад ингээд унаад тэгээд марзан кино их юм ээ. Гэхдээ яг нь сүүлд айгүй лаглаг кино бас хийсэн штэ. Дангаал тэгэл нөгөө Амир хааны кинонд амар гой кино байдаг шүү дээ. 3 Idiots центр бол 3 Idiots бол миний 3 тэнэг. Тэр бол ерөөсөө миний үзсэн кинонд бүх цаг үеийн эхний 10-т бол золтой явж идэг тийм гоё кино байхгүй. Тэгэхээр эдгээр ер нь ямар учиртай Болливуд гэдэг юм. Кино үйлдвэр, кино салбар байгаа шүү дээ. Энэ тухай ярилцсанаа. За дараагийнх нь Кен эрчүүд ягаад хамгийн хурдан бэ? За Олимп болоход ерөөсөө ялангуяа холын зан гүйлтэн дээр ер нь их хэмчлэн алт авдаг Кенчүүд, Кен эрчүүд, Кен эмэгтэйчүүд те. Тэгэд алт авахгүй байсан ч гэсэн ер нь зоолттой медаль авдаг байхгүй. Тэгээд ямар тийм онцлогтой улсууд байдیں۔ Ингээд тэр талаас нь судалж байгаа ярилцъя. Эдгээр болохоор нөгөө манай Батцаа явах бас нөгөө ярьсан байгаа. Нэг цухс ярьсан байгаа. Хоёулаа яг үндсэн сэдв болгоод нэг нэвтрүүлэг болгоод тэгээд үзэгчтэй хүргэе те. За дараагийнх нь Судан ус ягаад хоёр салсан бэ? За энэ нэг зовсон амттай байна хөрх те. Өмнөд Судангаас халаа авчлаа. Юунаас болоод ингэ байлдаад идэв ингээл. За энэ бас нөгөө амраахын цаг хугацааны аялал дээр бас нэг юуны өлцгөлөнгийн Суданы өлцгөлөнгийн тухаас нэг яригдсан байх шүү бид гэж санаад байна. Тэрийг дэлгэрүүлээд төлөө сайхан ярилцсанаа. За дараагийнх нь Якуза нар яагаад шивээс хийлэгдэг вэ? За тэр шивээс нь яг зүгээр очиод хаамаагүй би шаварч матрикс шивүүлнэ гэдэг ч юм уу тэгч тийм үү эсвэл тэр яг ямар учиртай байгаад байна луу байхлаараа хэр том байгаад байна хааш арсан луу байгаад хитэн сахалтай байгаад байна гэдэг ч юм баг тэ тиймэрхүү утга учиртай байх л гэж би бодож байна. Тийм баг энэ баг л нэг мессеж баг та тийм би тийм үү явж шүү гэдэг тийм. Тэр одоо танилцуулах шаардлагагүйгээр өөрөө ингэж шивээсээр мэдэгдүүлдэг ч юм уу тиймэрхүү агуулга байсан байхаа л гэж би бодож байна. За тэрэг сайхан судалж байгаа хэдүүлээ ярилцсанаа. Далай лам Ванчин богд халахын богд юугаар ялгаатай вэ гэдэг. За энэ одоо саяхан манад 10 дугаар богд тодорлоо шүү дээ. Тий. За одоо 9 дугаар богд Жавцан намбаас хойш гээд богдгүй байжгаад одоо Монголд 10 дахь богд тодорлоо гэдэг чинь. Тэнгүүт одоо мэдгүй хүмүүс чинь богд чинь далай лам биш юм уу гэдэг байхгүй. Тийм тэгэхээр яг тийм байна уу юу? Дээрэс нь одоо халахын богд гэж явна шүү дээ одоо манай 10 дугаар богд чинь. За тэр байна. Ванчин богд гэж бас ямар тустай ямар хүн байгаад байна. Энэ гурав хоорон дээр нь ямар ялгаатай энэ далай лам энэ хоёртой төстэй юм уу? Холбоо сүлбэтэй ажилт юм уу? Түүхэндээ ямар учиртай юм бэ гэдгээс нь ярилцъя тий. Ста бидний саяны нөгөө төвд явдаг айлын гол сэдв энэ байлаа. За. Төвдийн том хийдүүд бол энэ Ванчин богдуудын зургийг бүр эргэлгээ тавьсан байт юм лээ. Далай ламуудын зураг ганцхан 10 одоо манай нөгөө 14 дэх далай ламын тэднээс бусад далай ламын хөргүүдийг тавьсан байт юм лээ. Тэгээл нөгөө түрүү нөгөө далай ламын нөгөө дахиж дараагийн төрөл мөрлийн тухай ярьсан шүү дээ. Reincarnation тэр шиг эднэр бас яг нөгөө дараа төрлөө одоо дараагийн төрлөө нөгөө одоо тодруулдаг. Тэгээд бие нэгээ бас тойрч тодруул гэж мэгээд энэ дэр энэ үнэхээр амар гоё сэдв. Маш сонирхолтой юм байна. Харин тийм энэ
учир начиртай байгаа маа. Африкт ягаад баялагын хараал хүрсэн бэ гэж. За энэ баялагын хараал гэж нэг ойлголттой байгаа. Тэгээд их баялагтай байх тусам ядуурал сүрэл сөнөөл иргэний дайн болол идэх одоо Конг чинь ер нь дэлхийн хамгийн яг мөнгөнд өнгөрөө хамгийн их баялагтай болсон юм байл шүү дээ. Дэлхий дээр дэлхийн бүх том гүрэм мөрнөөс хамгийн их баялагтай хамгийн сүрч байгаа. Democratic Republic of Congo арчилсан Конг тий. Энэ минь бас одоо Монгол тим эсвэл одоо тохиолдох гэдэг яг бид нар суралцах хэрэгтэй байхгүй. Энэ яг ямар замналаар явж байгаа хэний нөлөө ороо тэгээ ингэж вэ гээл тий. Тэгээд одоо иймэрхүү юм яг одоо ялангуяа бид нар бол дараагийн үеийнхэн маань мэдж байгаа. Одоо ирээдүйд сонгуул өгөх гэж байгаа залуучууд маань мэдж байгаа үед болвол ядаж хэнийг сонгох тал дээр бас нэг сэжвэр тий. Манай бидний мэдгүй дэлхий гэдэг нэвтрүүлгийн одоо хамгийн гоё хэсэг нь энэ. Дэлхий дээр юу болоод өнгөрсөн. За энэ дээр хин ямар шийдвэр гаргасан, ямар улсууд юу муухай гашуун түүхийг туулаад явж байгаа. Энийг ингээд одоо нэг улс төрчийн шийдвэр тийм ээ. Нэг хэсэг бүлэг хүмүүсийн буруу шийдвэр тухайн үндэсний ирээдүг бүр яаж өөдөн татаж болно эсвэл бүр ингээд Конго шиг доош нь оруулж болж байгаа байхгүй. Тэрийг ярихлаар яг тийм кейсүүдийн ингээд маш сайн яриад өчгөхлөөр одоо залуучууд бид нар улс төрчдөөсөө нэг уут будаа шаардах нь зөв юм уу? Эсвэл яг иймэрхүү шийдэлтээр одоо ямар бодолтой байдгийг, ямар бодлого барихын тэд нар өөрсдөө энэ дээр хэр мэдрэмжтэй бас мэдлэгтэй байгаа гэдгийг шаардах тийм одоо тэднээс тийм юм шаардах нөхцөлийг бүрдүүлж байгаа суур хөрсийн тавьж өгж байгаагаараа бүр үнэхээр гоё. Зантаа тэр энэ нөгөө бидний мэдгүйдлүүдээр хит хитийн иймэрхүү кейсүүд орж ирээ. Тэнгүүт ийм муухай кейс чи яг нэг улс төр ингээл ямар улс төр чинь тэнэг муухай амиачсэн шийдвэрээс л энэ ус ийм байдалд орчоо гэдэг нь орж ирдэг. Тэнгүүд яалтчгүй сонсож байгаа хүмүүс за манай тэгвэл бид нар сонгуул өгөхдөө ямар мэдрэмжтэй тэдний мөрийн хөтөлбөрөөс юу олж харах вэ гэдгийг ингээд суралцж байгаа гэдэг хамгийн гоё. Vibe гэдэг чинь тий vibe гэдэг чинь одоо нэг юм ярьж байгууд нөхөр яг тэр тал руу явах гэдэг шүү. Тий. Одоо ингээд төрийн мэдлэлт авна гэдэг юм уу ч бас тэрнтэй холбогдох явандаа тийшээгээ чиглэлж магадaltaй байхгүй тий. Ер нь одоо улсын мэдлэлт авна энэ төр гэдэг чинь Венесуэлийн араас орчих юм болов юм гэдэг. Одоо нэг Венесуэл гэдэг улс чи ерөөсөө жинхэнэ уут будаагаар нэг эдийн засаг нь ингээл үндсэндээ сүрцэн. Тэгээд одоо жинхэнэ уут будаагаар саналаа хөдөлтаал. Тэгээд баг тэдний сонгуулийн өөр хийх шаардлагагүй ялдаг болчиход байна гэж. Харин тий. Тэгтлээ тэр хүмүүсийг туйлдулсан биш үү? Тий. Шантарсан шүү хүмүүс нь. Тий. Ишиг тэр нэг уут будаа өнөөдөр нэг гиз засгалаа оны гэтлэн тийм байдал. Тэгэл мөрөөдөл хүүхдүүд гадаад явуулах. Тий. Их оноорсо зүхтах. Одоо бид ер нь Мексик зэсгийг одоо Венесуэлийг ярилтгүй л болчлаа шүү. Ер нь бид нар тэгэхээр одоо хэдүүлэн сонгуул дээр амар хэрсүү баймаар байна. Хэрсүү баймаар байна тий. Хүмүүсийн юу яаж анхаарал хандуулмаар байна. Тэг улс төр муухай гэж бодоод холсоовол энэ өөрийнхөө хувьд заяг зөв хүнд даатгаад эдгээр намайг явуулж яг гэж л гэсэн үг байхгүй. Тийм учраас маш их сонирхох хэрэгтэй, хэрэг дурлах хэрэгтэй, огт байлаа ч гэсэн төрийн төлөө боож өгөх ёстой л болчиход байгаа юм. Яг л чиний хүүхдийн дандирсал. Яг үнэ тий. Гадаад очих хинч биш болох юм уу? Монголд эзэн сууж амьдрах юм уу гэдэг асуудал байхгүй тий. За дараагийнх нь хоёулаа нэг сэдв дээр хамгаалаад өстой сайхан ярьлаа да. За дараагийнх нь нацистууд яагаад Аргентин руу зүгтсэн бэ гэдэг. За нөгөө нацистууд чинь дэлхийн 2 дугаар дайнд ялагчлаа. Одоо жинхэнэ аюултай. Тэнд үнэхээр за зүгээр ерөнхийдөө үүрэг гүйцэтгэжсэн цэргийн генералууд бас байгаа. Гэхдээ аимшигтай хэрцгийг хүний ойтонд багтамгүй хэрцгийлэл үлдсэн тийм өвчтэй хүмүүс байгаа шүү дээ ер нь тийм. Тэр эрүүл хүний сэтгэлд багтахааргүй тийм хийсэн хүмүүс байгаа. Тэр хүмүүсийн эцсийн хорогдох газар нь болохоор нөгөө нэг Аргентин болсон Хуан Перон гэдэг нөхөрч өстө бүгдийн сайхан орогнуулаад бүгдээс сайхан авилгаагаад тэгээд явцсан тийм нэг төв байгаа даа энийг ярилцъя те. За дараагийнх нь за сүүлчээс идэв маань төмөс хэрхэн дэлхийг өсгдөнгөөс аварсан бэ гэдэг. Энд дэр нэг сони юм байсан юм. Бид нар одоо ихлээр төмс гэхэлэр ерөнхийдөө хамгийн хэлбэг хамгийн янз бүрээр хэрэгэлдэг хүнсний байгаа шүү дээ. Тэгтэл энэ чинь 1570 онд Европт анх орж ирсэн хүнсний ногоо байгаа юм. Их хожуу гэсэн үг. Харин маш хожуу тий. Одоо ингэ бодглохлоор ингэ Чингис хааны үед Монголд, Хятад, Европ төмс байгаагүй гэхэлэр юу идчихсэн юм болоо тий. Хамгийн гол орц шүү дээ одоо энэ дэлхийн хүн төрөлхтний хоол хүнсний тий. Тий. Тэгэхээр энэ төмс ер нь дэлхийг өсгөлөнгөөс аварсан буянтай хүнс байт юм байна. Энэ нэг хэсэг 67 төрлийн 66 төрлийн гэдэг чинь төмс байж байгаа нэг хэсэг нэг төмсний өвчин гэдэг юм хараад тэгээ ерөөсө 6хан төрлийн төмс үлдсэн гэдэг лөө. Сорт нь тэгж устсан юм байна. Сорт нь ингээд устсан нөгөө англиэр нөгөө blight гэдэг ингээд ургамлын тахал.
тийм юм болж ирсэн юм. Нөгөө юун дээр гардаг шүү дээ. Интерстеллар дээр нөгөө ургамлын тахал болоод нөгөө хүндрэлтэн чинь ганцхан сортын эрдэнэ шишүүлдсэн бусад бүх нөгөө ургамл дээр сүнцэн гэх тиймэрхүү түүхээс орж ирэх юм билээ төмсөн түүх ярьхлаар. За ийм сэдвүүд цомогч битээр ярьж өгөх нь дээ. Ярьж өгөх нэ тий. За тэгээд бүгдээрээ идэвхтэй сонсороо, идэвхтэй санал шүүмжээ хэлээрээ, комент үлдээгээрээ. Тэгээд 8 дугаар сарын 1-ээс манай Од Мөндөр сувгийн 3 дугаар үйлрэл маань албан ёсоор эхэлнэ. Бид нэр одоо манай бидний мэдхгүй дэлхийгээс гадна бусад сувгуудаараа бас маш гоё шин одоо нэвтрүүлгүүд орж ирж байгаа. Тэгээ бүгдээрээ идэвхтэй оролцоод сонсоод яваарай гэж хэлж байна. Марат багшийн нөгөө юуг л сонсох гэдэг их Монгол улсын төв орж ирж байгаа. Тэн дээр л үргэлжлээ Тэсияд хүлээж байна да. За тэгээд манай нэвтрүүлгүүд дээр хамтарч ажиллах байгууллагуудаас нэгдтэй байж байгаа. Тэгэхээр одоо бид нөгөө алтан уучлаар алтан гişүүд гэдгээс гадна нөгөө алтан байгууллага гэдэг юм бас санаачлаад одоо тийм одоо тийм үйл ажиллагаа санаачилж байгаа. Тэгэхээр манайд алтан байгууллага болж одоо манай шинжлэх ухаан танин мэдхүйг дэмжиж бидний үйл ажиллагааг дэмжиж хүчин зүтгэлийг дэмжиж ажиллах сонирхолтой байгууллага байвал бас холбогдорой тий. Яг бид нар нэг л юм дээр их итгэлтэй бардан байгаа. Манай Од Мөндрийн нэвтрүүлгүүд маш ийм одоо юу гэдгийг үн цэнтэй, боловсралтай ийм гой сонсогчдтой. Тэгэхээр бизнесмений одоо альва ийм сонирхолтой бизнесийг эхлүүлж байгаа хүмүүс юм маш ийм одоо чанартай одоо зах зээл рүү нэвтрэх юм маш гоё боломж байдаг шүү. Ер нь бол манайтай хамтарч ажилласан хүмүүс бүгдээрээ сэтгэл хангалуун байдаг. Бид нарт нөгөө захиалгын нэвтрүүлэг энэ төр хийлгдэг шүү дээ. Бүгдээрээ сэтгэл хангалуун тий их гоё байдаг. Дээр нэмээ нөгөө давтан үзэлцээтэй. Өнөөдөр нэг нэвтрүүлэг дээр одоо хамтран ажиллагчаар спонсор хийчлээ гэхэд тэр чинь ингээд YouTube байж л авах учраас энэ чинь өөрөө гоё үнэхээр яалтчгүй л бүр ингэ сонсомоор гоё сэдвүүд одоо бид 50 сэдв ярьж байна тийм. Тэгэхээр дахин сонсогдоод дахин танай компани нэр танай бүтээгдэхүүний тухай ингэ яригддаг байдаг учраас гоё тийм үр дүнтэй одоо сурчлагын сууг болдог шүү гэж одоо нэмээ хэлээ да. Энд чинь зурагтаар гараад өнгөрдөг сурчлага биш тийм. Хүмүүс эргэж ороод танай сурчлага тэр хүн үзэх болгон танай сурчлага явагдаж л байна гэсэн үг тийм. За баярлалаа. Тэгээд 8 сарын 1-нд эргээд уулзцгаая да. Хоёулаа ч гэсэн 8 сарын 1-нд эргээд уулзъя та. За тэгээ. За баярлалаа. За. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од Мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Та нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100 мянган төгрөгөөр үнэлээд биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од Мөндөр нэр дээрх Худлаачлалын банкны данс байгаа 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.